Сайн байцгаана уу? Намайг Ария гэдэг. Би Австрали улсын Мельбурн хотод төрсөн. Аав ээж бид гурав удахгүй энэ хотоос нөж Монгол буцах гэж байгаа. Би ийм гоё хотод төрж өснөө том болоо санахгүй учраас энэхүү видео тэмдэглэлийг хийж байна. Бид гурийн өдөр тутмын амьдрал ээжийн хэлдгэр нэгэн хэвийн өнгөрдөгч миний хувьд өдөр бүр л адал явдал дүүрэн байгаа юм санагддаг. Яаж өнгөрөөдгөө хараалаа л да. Би өглөө 5-6-гийн хооронд сэрж аав ээж хоёрыг өглөө эрт босдог хүмүүс болгож хүмүүжүүлж байгаа. Намайг ядаж 7 хүртэл унтдаг болоосай гэж их хүсдэг гэсэн. Гэтэ одоогоор над тийм бодол алга. За тэр ч яах вэ? Би өглөө аавыг дуудаж сэрээгээд угаалгын өрөө ордог. Сүүлд том хүний нойлд би зас сурснаас хойш жоохон хүүхдийн коршог төр суух уйдгартай санагддаг болсон. Тийм учраас намайг ачлаад туслаад төвчих ёстой болсон. Гоё байгаадтэй. За тэгээд битэрийн өглөөжин ийхүү завгүй байх хооронд ээж дутуу унцнаараа нөхөж авдаг гэсэн. Өөрөө шин сэрээдэд юм шиг байгаа юм. Би бас сэрээсээ санахгүй л байгаа. Ингээд аав надад өглөөний цай хийж өгдөг. Би сүүлд тушаал дэвшиж туслах тохиоч болсон. Хамаг ямиг нь л бэлтэж өгч байгаа зү. Ашгүй ээж босчихлоо. Би өглөөнөөс орой хүртэл тасралтгүй ном уншуулах мөрөөдөлтэй. Өөрсдөө л намайг ном уншдаг болгоно гэж ярьж чад нэг номыг 10хан удаа уншиж өгчөөд өөртөө салхаж шатраад байдаг сонин хүмүүс шүү. Ээж өөрөө ном унших дуртай гэчихэд ямар ч зураггүй уйдгартай ном уншдаг. Миний ном хажууд нь хамаагүй сонирхолтой ш дээ өгнө. Аринас вистер. Энд нэрээ улаан өндөгний баяр болоод урт амарч байгаа гэсэн. Гэтэ бид улаан өндөгний баяр тэмдэглэдэггүй, дээрээс нь би ханд ч гэж мэдэхгүй болохоор өнөөдөр яг л бусад амралтын өдөр шиг бид гурав явж скваш тоглохоор гарлаа. Намайг 6 сар хүрээд сууж эхлэмэгц манай хоёр скваш идэвхтэй тоглож эхэлсэн. Намайг унтуулж хаад тухтаа сайхан тоглож авдаг гэсэн. Сайжрах гээд л хичээгээд л багш байна. Надад ч яг скваш клуб яг л 2 дахь гэрш минь болчихсон болохоор амар байдгийг. Клубын хүмүүс бас бүгд миний фэн. Надад энэ өдрийг ганц таалагддаг юм ийшээ тийшээ машинаар явах. Том болоод арай төвчээртэй болж байгаа ч би машинаар явах дургүй. Машин л удаан явахгүй бол би гадуур явах тартай. Ялангуяа аавын мөрөн дээр суугаад явж ийл хаач л хөрсөн яах вэ? Скваш тоглоогүй өдрүүдэд бол би унтлаа ээжийн чөлөөт цаг. Миний хамгийн хийх дуртай зүйл бол гадаа гарах. Бүр гадаа гэдэг үг миний хамгийн анх хэлж сурсан хүсэл нэг юм чинь. Гадаа? Гадаа байхад бүх зүйл сонирхолтой. Хатын төвөөр зугаалах гоё, номын сан орох гоё, нохоо шувуу харах гоё. Дандаа л гадаагаар дандаа зуртай ном үзмээр байхад унт гэдэг шалс юм. Ингээд л бижидл гинтл орой болол унти гэдэг. Сэргөө санаа шүү дээ. Тамби.
За. За, ээж хөвөйтэй хаач. За, хамтхаас та. Bye. Bye bye.